Сайн байцгаана өрхөмөн үзэгчтэй. За сонсё суралцсан подкастын маань ээлж дугаар үзэгч та бүхэнд оюутан залуус та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаараар бид нар хүмүүлийн ухааны сургуулийн компьютерийн ухааны техникийн ахлах багш доктор Батэрдэн багшийг урьж оролцуулсан байна. За багшд өдрийн мэнд хүргэе. За чамч гэсэн өдрийн мэнд хүргэе. За өнөөдрийн дугаар бол ер нь би бол энэ дугаарыг бол маш цаг үеийн дугаар гэж тайлбарлах гэдэг. За яагаад цаг үеийн дугаар гэж нэрлэх гээд байгаа вэ гэхээр бид нар бол ер нь одоо 2022 оноос гэж би санаад байна. Ер нь хүн төрөлхтний түүхэнд бол нэг юм шинэ хуудас нэгдсэн. Энийг бол үндсэндээ химэл оюун ухааны гэж тайлбарлаж байгаа. За гів гэнтэл бид нар ингээд өглөө Facebook орсон чинь бүгдээрээ л AI ярьж эхлээд л энэ тэндгүй шинээр AI-ууд ингээд боловсруулалтаар гарч ирээл за бүр айгүй олон ийм AI-ийн бүр давлгаа явагдаж эхэлсэн шүү дээ. Тэгэхээр нөгөө яг таны нөгөө компьютер талаар ер нь програм IT хангамжийн талаар маш мэргэжлийн хүн болохоор баг энэ удаагийн сэдвээр хамгийн сайн ярилцж чадах хүн гэж бодож байгаа болохоор за ингээд тантай энэ талаар ярьж сууж байгаа. За тэгэхээр та бол нөө шууд их асуултаа асуугаад эхэлчихвэл амар гээд байгаа шүү дээ. За ер нь бол тий. За ер нь бол тий. За асуулт маань өнөөдөр танд би зөвлөд хийдэд асуулт бэлдсэн. Тэр нь юу гэхээр одоо жишээлбэл яг хүн төрөлхтний хувьд өнөөдөр бид нар химэл оюун ухаан гэхээр яг ер нь юу гэж ойлгох хэрэгтэй юм бэ? Бид нар нөгөө өмнө кино үзэж байхдаа нэг юм Terminator, Skynet шиг эсвэл Wall-E шиг эсвэл одоо AI-тай айгүй олон кинонууд байдаг шүү дээ. Тэрэн дээр ингээд бид нар AI гэдгийг харахтаа нэг тийм өөрөө бие дааш шийдвэр гаргах чадвартай нэг машин. Тэгээд хүн төрөлхтнээс дандаа аюул залуулдаг. Нэг тийм амар аюултай юм гэдээ ойлгодог байсан. Тэгээд ер нь бол AI гэж яг юу юм? Химэл оюун ухаан гэж ярих нь зөв юм уу? Энийг өнөөдөр бид нар энийг юу гэж ойлгох хэрэгтэй юм бэ? Энд дээр та нэг оновчтой нэг голын носон тайлбар өгөөч. За баярлалаа, сайхан асуулт байна. За ерөнхийдөө бол химэл оюун ухаан гэдэг монголчууд бид нэр аль хэдийн яриад байсан энэ ойлголтыг бол үндсэндээ одоо зохиомл оюун ухаан гэж уул нь бол ойлгох ёстой. За гэхдээ анханасаа бидний ном сурагчид дээр бүгдэн дээр нь химэл оюун ухаан гэдэг химэл гэдэг нэг жоохон нэг талаас жоохон тохиромжгүй нөгөө талаас бол аль хэдийн биднэрт одоо тогтож хэвссэн ийм ойлголт болж хүрээд байна. Дэлхийд дахинд бол ерөнхийдөө химэл оюун анханасаа бол нөгөө Алан Туринг ч юм уу химэл оюун ухааны эцэг Марвин Minsky ч юм уу ингээд явж исэн. Анх бол бүр түүхийг харах юм бол яг тоглоомууд дээр шатар даам энэ гэж явж байгаа дараа нь химэл оюун ухааны гар. За тэгээд дараа нь роботик энэ төр лөө ингээд орж ирж байгаа байхгүй. За үндсэндээ үеүүдийн хувьд бол эн чинь анхтаа зүгээр л нэг одоо юу гэдгийг нэг бороо оруулж шүхэр баримч гэдэг юм уу те. Иймэрхүү зүгээр нэг энгийн query table байсан байхгүй. За тэгээд явандаа тэр чинь knowledge base болоод за сүүлдээ бол яг улам одоо бие даан шийдвэр гаргах боломжтой болоод чиний хэлж байгаагаар тийм ээ. За тэгээд бүр цаашлаад бол одоо одоогийн байдлаар бол химэл оюун ухаан чинь өөрийн гэсэн үе шатуудтай болсон гэсэн. За нэгсэндээ бол чиний хэлдгээр одоо 2022 онд бол мэдээж хэрэг AI-ыг хамгийн их алдаршуулсан тэр зүйл бол ChatGPT буюу OpenAI компани үүс тийм. За тэр дотор ажиллаж исэн хамгийн гол ахлах судлаач одоо Ильяс Хүчкээр бол одоо миний бас нэг хүндэтгдэг алдартай судлаач байгаа. За яагаад гэвэл тэр хүний одоо судалгаа бүтээлүүдийг бол миний одоо докторийн диссертац дээр шигсэн нэлээд татагдсан байдаг. За дээрэс нь одоо сая одоо Нобелийн шагнал авсан Жеффри Хинтон ч юм уу те химэл оюуныг алдаршуулж байгаа олон эрхүүд байна. Тэдгээр бол бүгд одоо миний судалгаанууд дээр иш татагддаг алдартай хүмүүс байх чид. За гэхдээ тэрний гол одоо бүүн болсон зүйл бол мэдээж хэрэг химэл оюуныг large language буюу large language модель буюу одоо нэг цогц ийм модель дотор бүгдийг нь бүх дэлхийн нийтийн мэдлэгийг одоо багтааж general intelligence буюу artificial general intelligence гэж одоо химэл оюуны яг одоогийн явж байгаа энэ үе гэж ойлгож байна. Тэгэхдээ хүмүүсийн томоохон судлаачдын харж байгаа бол яг бид нэр одоохондоо Аз руу арай хүрээгүй байна гэж зарим нь ярьж байгаа. Тэгэхдээ 24 оны сүүлээр бол MIT маш том судалгаа хийгээд ерөнхийдөө бол Аз level чинь өөрөө дотроо ахаад нэг 3-4 үе шаттай байна. Бид нар бол тэрний нэг эхний үе шатууд дээр бол аль хэдийн хүрсэн байна. Инхээр бол нэг Азийн эхний үе шатууд руу бид нар орцсон явж байгаа юм гэсэн ийм дүгнэлтийг өгсөн байна лээ. За миний хувьд ч гэсэн яг хүмүүлийн ухааны сургууль дээр бас нэг химэл оюуны харьцуулт судалгаанууд хийсэн ийм судалгаанууд хийж байгаа. Тодорхой хэмжээнд бид нар бол бас ажиллаж байна. Энэ хүрээнд бол бид нэр бас Азийг үнэлээд үзэхэд бол нэг 60 орчим хувьтай одоо бол баг Аз руу орж ийна гэж үзээд байгаа. За учир юу вэ гэвэл ерөнхийдөө бол энэ химэл оюуны evaluation гэдэг юм багцууд байгаа. Дэлхийн нийт тэр. Тэр багцуудаас бол одоо үгдгийн энгийн 10 жилийн мэдлэг, бакалаврын мэдлэг, магистр, докторийн мэдлэг ингээ явж болно. За дээрэс нь бүр advanced level knowledge буюу одоо математик тэр ур чадварууд, дээрэс нь advanced reasoning гэдэг хоёр үндсэн гол одоо
Азийг үнэлэх гол шалгуур байгаа. Гэхдээ тэр хоёрлоо бол ерөнхийдөө нэг бидний үнэлгээгээр бол нэг 60 орчим хувьтай 56-аас 60% ингэж ажиллаж исэн. За энэ үнэлгээг бол бас MIT-ийн судалгаа бас тодорхой хэмжээнд баталж харуулсан гэж харж байгаа. За дараагийн нэг чухал таны илэрхийлсэн point бол нөгөө химэл оюун бол нэлээд одоо сөрөг хүчин болоод байна гэж ярьсан тийм ээ. За энэ бол нэг талаас ирээдүйн үед бол байж болох үнэн төр төрх гэж ойлгож байна. Тэгэхдээ үе шатаас хамаарат бол одоохондоо large language model-ийг хэн сургаж байгаа юм бэ гэхээр хүн төрөлхтөө өөрсдөө датагаа бэлдээд дэлхийн нийтийн бүх датаг аваад тэндээс яг web crawl юм уу mining ч юм уу те information retrieval ашиглаад бүх датаг нь бэлдэнгүүтээ тэр датаг ахаад яадаг вэхээр бид нэр хоёр үе шаттайгаар хэмэл ойны large language model-ийг сургадаг. Нэгдүгээрт бол яг эхний үе шат бол мэдээж хэрэг pre-training буюу урьдчилсан сэтний сургалт хийж байгаа. За энийг бол ерөөсөө технологийн том акулууд буюу одоо Google, Facebook, Amazon ч юм уу эдгээр сургадаг гэсэн. За тэр утгаараа бол энгийн одоо жижиг дундаас доош түвшний компаниуд энийг дангаараа сургана гэдэг бол нэлээд их нөөц шаарддаг. Судалгааны томоохон сургуулиуд гэхэд л яг Alpaca ч юм уу Harvard дээр бол Alpaca ч юм уу ингээд тодорхой жижиг ийм хэмжээнийг сургадаг гэсэн. Бүр томоодын бол яг технологийн том акулууд сургадаг гэсэн. За хоёр дахь сургалт бол pre-training буюу хөглөх сургалт гэдэг юм хийж байгаа. Нэгсэндээ бол хэмэл ойны асуулт хариултыг шалгаад энэ зөв байна, энэ буруу байна гэж ялгаж ингэж validation accuracy-г нь шалгаад сайжруулж игээд шин датагаар нэгсэндээ яг зөв хариулт руу чиглүүлж ингэ сургаж яах гэсэн. Энийг бол яг бүх хүн хийх боломжтой юм. Хүмүүлийн ухааны сургууль дээр ч гэсэн бид нэр яг иймэрхүү сургалтуудыг бас хийж байгаа гэсэн. Тэгэхээр бол нөгөө талаас яаж тэр эсрэг тал руу очих вэ гэхээр ерөнхийдөө бол химэл ойны чинь дотроо бол техник хамж дээр нөхөн програм хамж гэж ойлгож болно. Эсвэл дангаараа програм хамж бас дангаараа химэл ойнтой байж болно. Тэгэхээр өөрийн чи ярьдаг тэр одоо робот юм уу тэр эсрэг талын нөгөө гайхалтай бие даан ажилдаг эдгээр одоо агентууд гэж нэрлэх хэрэгтэй л дээ. Ер нь бол химэл оюун ухаантай тэр этгээдийг бол агент гэж нэрлэдэг байхгүй химэл оюун ухаан бид нар. За тэгэхээр тэр агент маань бол өөрөө яг өөрийн гэсэн knowledge base-тэй оюун ухаантай тэгээд дээрэс нь яг эффектрүүд болон одоо тэр орчны мэдээлэл буюу одоо дэлхийн дээрх байгаа бодит мэдээллийг бид нэр environment гэж нэрлээд тэр environment-ийн мэдээллийг perception хийж авангуудаа таниад энэ одоо үйлдэл, энэ орчин, энэ цаг хугацаа, энэ нөхцөл байдалд яг юу хийх үү гэдэг хариу үйлдэлээ бид нэр эффектрүүдийн тусламжтайгаар акшн хийж ингэж одоо ажилтдаг гэж ойлгож байна. Үндсэндээ бол ажиллах зарчим нь юм. За тийм учраас бол яг сөрөг тал руу очиж гэн гэдэг маань бол ирээдүйдээ тэр АЖ чинь өөрөө artificial general intelligence байгаа бол дараагийн түвшинтэй одоо AC руу очино гэсэн үг шүү дээ. Одоо өөрөөр хэлэх юм бол artificial super intelligence руу очино гэсэн. Тэгээд тэрний дараагийн түвшиндээ бүр өсөд ирэхээр тэр чинь яг өгөхөр бүр transcendent AI болоод цаашлаад бүр cosmic AI бүр хамгийн супер хамгийн төгс хэмэл явах юм бол ерөөсө godlike AI гэж юм болох байхгүй. Тэгээд тэр лөө очих нь тэр бол хааж өсөй болоог. Тэгтээ бол Аси руу очиход бол ойрын нэг 5-аас 10 жил рүү баг энэ Ажи чинь өөрөө бол яг нэг 5-аас 10 жил дотор ингээд бүрэн бид нэр хүрээд даваад гарчих байх гэж би бол хараад байна. Энэ дэлхийн нийт ч гэсэн нэг тиймэрхүү хандлагатай байгаа гэсэн. Тэгэхээр бид нар бол ойрын нэг 10 жилдээ бол Аси руу аль хэдийн орчно гэж ойлгох хэрэгтэй. Artificial super intelligence руу нэгсэндээ энэ super intelligence-ийн нэг том давуу тал бол хүний мэдлэг, хүний оюун ухаанаас дараагийн түвшинд дээгүр сэтгэх ийм хэмэл оюун руу орно гэсэн үг. За тэрнээс дээшээ үелөө ороод тэгээд хэмэл оюун хязгаарлалтгүй болох юм бол яг таны хэлээд байгаа тэр эсрэг дүр зураг бол бүрэн боломжтой, тийм болох боломжтой болж байгаа гэсэн үг. За тийм учраас дэлхийн нийтээр бол энэ хэмэл оюуны guard ч юм уу те security хамгаалалт тэгээд өөрсдөд нь тэр хэмэл оюун ухаанд өөрт нь магадгүй те итгэл найдвар хайр хүмүүнлэг чанар юу гэдгийг те хүнээс илүү сэтгэдэг болсон ч гэсэн хүний эсрэг тал руу ингэж ажиллахааргүй төвшний ийм мэдлэгийг бас өөрт нь шингээх ёстой гэсэн миний нэг чиглэл байдаг. Судалгаанууд дээр тиймэрхүү юм уг нь уншиж оруулахыг хичээж байгаа. За дээрэс нь бол энэ хэмэл оюуныг бас чипээр ингэ хязгаарлаж болох боломжтой. Гэхдээ чип нь бол яг өмнөх байсан хязгаарлалтгүй чип байлаа гэж бодоход тэрийг өөрөө хэмэл оюун өөрөө сэтгэж чадах юм бол дараагийн түвшний чипийг бас өөрөө бүтээх боломжтой байхгүй. Ингийн логикийг харуул. Тэгэхээр бол хүний эсрэг ажиллах бүрэн боломжтой гэж ойлгож байна. Тийм байна тий.
Сая ингээд таны яриаг сонссон чинь хүн уралж байгаа юм шиг. Хүнийг бий болгож байгаа юм шиг. Тарих уралж байгаа юм шиг л санагдчихэв. Тэг ер нь тий. Шийдвэр гаргалтыг нь зохицуулж өгөөл ингэж болох юм байна. Хүн байна гэдгийг зохицуулж өгöö. Яг үнэ. Энд дээрээс нэг гол хэлэх юм бол бас ийм химэл оюун өөрөө бол бид нэр химэл оюуныг бүтээх дөрвөн чиг хандлага гэж байдаг. Нэгэсэндээ бол бид нэр зөв ажилтдаг, зөв сэтгэдэг, хүн шиг ажилтдаг, хүн шиг сэтгэдэг гэсэн энэ дөрвөн хандлагаар л бид нэр химэл оюуныг бүтээж байгаа гэсэн. Химэл оюуны чинь өөрийнх нь хамгийн сонгодог тодорхойлол ер нь маш олон төрөл байгаа ч гэсэн гол сонгодог тодорхойлол нь ерөөсөө л хүний хийж байгаа үйлдэл, хүний сэтгэж байгаа тэр ур чадварыг ямар нэгэн агент буюу тэр машин, програм хангамжид авчид суулгаж байгаа хэлж байгаа байхгүй. Тэгэхээр л тэр чинь өөрөө химэл оюун болж байгаа. За. Уулна миний нөгөө дараагийн асуултыг энийг л хариулах байж л таа нөгөө бид нар ойлгохдоо AI гэдгийг яг таны саяны хэлснээс л баг бүхэн тодорхой боллоо л тоо. Бид нар AI гэдгийг ойлгохдоо юу гэж ойлгож ирсэн гэхээр ер нь ChatGPT-гээр төсөлж ийлээ. Сайхны хүртэл chatbot гэж. Нэг юм байдаг. Дөрвөлжин дээр ингээд хүссэн юм а бичээд тэгээ нөөх нь өмнөөс чи хэлж өгдөг. Нэг юм гэж ойлгодог байсан. Тэгээ яг үндэ яг энэ AI яг муу юм уу гэж тий. Зөв наач бас гоё асуулт шүү дээ. Ерөнхийдөө бол юм байгаа. Саяны хэлсний дагуу химэл оюун чинь ерөнхийдөө хүнд байгаа мэдрэмж, ур чадваруудыг бүгдийг нь л одоо бүгдийг нь ингээ хөгжүүлээд байх тусам л химэл оюун болчихж байгаа байхгүй. Ингээнээр бол тэр химэл оюун чинь өөрт нь сенсор гэж юм байгаа гэсэн. Тэр сенсоруудын тусламжтайгаар бид нэр орчны мэдээллийг хүлээж авдаг. Магадгүй одоо хүн харж чаддаг бол камер юм уу өөр одоо термал юмнуудаар ингээ харж мэдэрч болно. За эсвэл одоо юу гэдэг хүн одоо хүрхээр мэдэрч байгаа бол энд мэдрүүлүүд сонор сенсор ч юм уу зай ортвол машины хувьд бол сонор сенсор ч гэдэг юм ингээ явж болно. Гэх мэтээр маш олон сенсорууд дагалдаад явдаг гэсэн. Тэгээд тэрний тусламжтайгаар мэдэрч ингэж хариулж байгаа. Таны асуусан тэр одоо prompt engineer буюу ChatGPT бол ерөөсөө generative pre-trained transformer л гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлбэл биднийг анханаас нь тэр химэл оюуны large language model-ийг хүн дата бэлдээ сургацсан. Тэгээд labeled data буюу annotate хийсэн ийм датагаар ингээд fine tune хийгээд яг хүн шиг хариулдаг болгоод ингээд бэлтгэсэн ийм модель ажиллаж байгаа гэсэн үг цаана. За тэгтээ бол энэ бол өөрөө химэл оюуны төгс хэлбэр мөн. Гэхдээ энэгээр бол ерөөсөө хязгаарлагдахгүй гэсэн. Энэ цаашдаа улам ингээд хэлээд өргөжнө гэсэн. Өөрөөр хэлбэл анх бол зүгээр ChatGPT буюу одоо OpenAI бол гарч ирэхдээ яасан гэхээр зүгээр л text prompt engineer юм байсан байхгүй. Одоо эдгээр чинь бүгдээрээ Gemini байна уу, Facebook-ийн LLama байна уу, бүгд яг уу одоо мультимодал руу орж явж байгаа байхгүй. Мультимодал гэдэг маань өөрөө зөвхөн текстээр биш бид нар дурын документ байна уу, одоо имиж, зураг, видео юу гэдгийг те бүгдийг нь ойлгоод хүн шиг хариулж чаддаг болж байгаа гэсэн. Тэгээ эн чинь өөрөө улам цаашлаад, улам гүн гүнзгий ийм хөгжсөн ийм хэмэл оюун руу чиглэж явж байгаа гэсэн. Тэр бол анхны бүүн болсон бол зөвхөн text based prompt engineering гэдэг юм байсан бол одоо яг бүр мультимодал ийм одоо супер хэмэл оюун руу чиглэсэн ийм үйл ажиллагаа явуулж байна гэж болгож байна. Тэгэхээр одоо нөгөө бид нар ингээд сургуулинд ажиллаж байгаа хүмүүс шүү дээ. Та одоо бараг хэдэн жил багшилж юу? 15 жил болж байна. 15 жил гайхалтай. 15 жил багшлаад явж явах хугацаанд ер нь бол ийм үе бидэрт юусаа байгаагүй те. Ингээд хэмэл оюун ухаан дээр толгуурсан компьютер интеракт амар юм болсон ийм одоо дижиталчлагдсан сургалтын үе. Магадгүй байгаагүй баг. Ковидын дараагаас хойш ер нь юм болцсон. Бид нар те ягаад ч юм ингээд бүх юмыг хэмэл оюун ухаанаар хийж болдог болол сүүлд энэ оюутнууд хийгээд байгаа зүйл нь юу болж байна гэхээр хэмэл оюун ухаанаар PowerPoint бэлдүүлээд тий янз бүрийн юм хийгээд. Тэгэхээр нөгөө нэг бид нар ковидээс хойш онлайн сургалтанд нэвтэрч ороод онлайн сургалтаар аягүй их зүйлийг хийгээд ирсний үндсэн дээрээс өнөөдөр байгаа техник технологийн давуу тал ер нь энэ сургалтын процесс ер нь яаж нөлөөлөх бол цааш тавс яаж нөлөөлөх бол өнөөдөр бол яг өөр мөц нөлөөлж байна. Магадгүй өмнөөс нь даалгавар нь хийж өгөх төдийгөр тий ер нь ирээдүйд энэ бас яаж нөлөөлж болох бол гайхамшигтай. Яг ийм одоо сайхан асуулт байна. Яг ийм нөхцөлд бол одоо химэл оюун чинь өөрөө маш чухал ролтой болж ирж байгаа. Ерөнхийдөө таны хэлснээр тэр одоо ковидын дараа одоо юу гэдгийг онлайн сургалт, blended сургалт гэдэг одоо манай сургуулийн ашиглаж байгаа гол давуу тал нөгөө Canvas систем тий Ivy League-ийн ашигладаг системүүд энэ төр бол онлайн сургалт blended learning яваад ирэнгүүт одоо энд чинь даалгавар нь яг онлайнаар нөгөө багш нь хажууд нь байхгүй учраас даалгаврыг шууд юугаар хийж болж шүү дээ химэл оюунаар хийж болж байна. За окей ийм болсон нөхцөлд бол цааталт нь яг вэ гэхээр нөгөө AI detection гэдэг юм одоо гарч ирсэн. Өөрөөр хэлэх юм бол
хуучин одоо юу гэдэг хуулбар хийгдээд plagiarism гэдэг ойлголт гарч ирэнгүүт яа гэсэн мэхээр тэрийг detection хийдэг болсон бол одоо AI гараад ирэнгүүт буцаагаад яг ChatGPT детектор гарч ирсэн гэсэн үг. Тэгээд одоо яг хамгийн одоо сүүлийн судалгаагаар бол яг одоо ChatGPT юм уу Llama, Gemini шиг ингэж хариулдаг ийм модулийг гаргаад тэр модуль дээр үндэслээд хариулт нь яг нэг загвар гараад ирнэ шүү дээ. Хариулт эсвэл тэр 10 хуудастай PPT ч юм уу эсвэл одоо бие даалт юм гараад ирнэ. Эсвэл орчуулга ч юм уу гараад ирнэ. Тэнгүүд тэр гарч ирсэн үр дүн result-ыг тэр оюутны маань явуулсан зүйлтэй ингээ харьцуулахаар яг химэл оюуны гаргаж ирсэн байх юм бол тэр хоёр магадлалаараа гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр өөрөө химэл оюуны цааталт чинь өөрөө бейсийн дүрэн буюу одоо байгаа энэ химэл оюуны ийм хэмжээний датаг сургах ийм боломжийг олгож байгаа ганц гол модель чинь цааталт нь хүний тархины эсийн загвараас гаргаж авсан нейрон сүлжээнд сурласан загвар явуулж байгаа байхгүй. За тэгээд тэр нь бол яг хуу цаанаа хит хитэн леертэй ажиллана гэсэн. Үндсэн хамгийн энгийн загвар бол ерөөсөө л оролтын леер, за тэгээд хийдэн буюу боловсруулалтын леер, тэгээд гаралтын леер гэсэн гурван үндс хэсэгтэй. За тэгээд хийдэн леер дээр бол энд мөтлөөл леер байж болно. Нэгсэндээ чамд ямар гаралт хэрэгтэй байна? Тэрийн бүгдийг анализ хийдэг ийм леерүүд байж болно гэсэн. Тэгээд тэндээс эцсийн үр дүн гардаг. За тэгээ энэ гаралтыг юу бий болгож явах хэрэгсээ магадлалын онол байхгүй. Магадлалын онол. Гарцаагүй үзэгдлийн магадлал бол 1. Огт боломжгүй үзэгдлийн магадлал бол тэг байна шүү дээ. Тэгээ тэрээс нэгээс тэг хоорондох тэр одоо магадлалаар чинь бид нэр энэ одоо бүх үйл ажиллагааг магадлалыг нь хэмжээл хамгийн өндөр магадлалтайг нь хамгийн зөв гэж үзэл гаргаж байгаа гэсэн. Тэгвэл химэл оюун бол өөрөө 95-аас 100 орчим хувьтай байвал нэлээд сайн модель гэж үзэх хэрэгтэй гэсэн. Тэгэж ингэж магадлалаар гаргадаг байна шүү дээ. Тэгэхээр одоо нөгөө саяны асуултаас хүмүүс буруу ойлгож магадгүй AI боловсролыг алаад тань хүүхдээ сурах боломжийг бас үгүй гэдэг нэгэд ойлгож магадгүй л дээ. Гэтэ энэ дэр нэг юм байгаа. Одоо нэгэн цаг үеийн болчлоо. Тэний технологийн өсрөнгөө хөгжил бидний урд ингээ нүүрлж ирээд бид нар одоо тэрнээс ингээл бултад цухтаад харахгүй шүү дээ. Тэгэхээр бас магадгүй энэ боловсролын салбар бас өөр юм шүүлж аваад. Тэгэхээр нөгөө миний төсөөл одоо буудаг юм юу гэхээр нэг юм цахим багшгүй сургалт гэж тайлбарлах гэдэг юм л да одоо. Тэ хүүхд ингээд өөрөө бие даагаад сайжраад одоо яг асуултынхаа хариултыг авахаасаа илүүтэйгээр хариултыг нь харж байгаад яагаад ийм юм болцсон юм болоо гэдэг ч юм уу. Тэ иймэрхүү байдлаар ер нь орж болох болоо. Ер нь бол энэ ирээдүйд боловсролын салбарт бас ингэж эерэг байдлаар бас нөлөөлөх болоо. Энийг та ер нь юу гэж харж байна? Нөлөөлнө. Яалчгүй нөлөөлнө. Аль хэдийн нөлөөлөд ихэлсэн гэж ойлгож болно ер нь бол. За энэ талаар бол авч үзэх юм бол бид нарт 2023 онд Сауди Араб бол нөгөө робот багшаа танилцуулсан байна шүү дээ. 24 онд бол Энтхийн томоохон сургуулиуд бас робот багш танилцуулсан байна. Хүмүүлийн ухааны сургууль бол бас дэлхийн чиг хандлагыг дагаад бас өөрийн гэсэн хэмжээ хөгжүүлээ явж байгаа. Ерөнхийдөө бол дэлхийн Ivy League-ийн томоохон сургуулиуд одоо Arizona State ч юм уу, Pennsylvania ч юм уу те эсвэл Wharton бизнесийн хамгийн том коллежууд ч юм уу ChatGPT OpenAI-тай хамтраад гэрээ байгуулад одоо ChatGPT for Education одоо ийм хувилбар гаргацсан дотоод ашиглаж идэг болсон. За энэ хувилбар дээр бол гол давуу талууд нь бол одоо юу гэдгийг төсөл юм уу эсвэл одоо оюутны гэрийн даалгаврыг шалгах ч юм уу те эсвэл одоо судалгаа болон мэдээллүүдийг summarization хийдэг ч юм уу те эсвэл translation янз бүрийн пейперүүдийг анализ хийдэг ч юм уу маш олон төрлөөр ингэ ашиглагдаж байгаа. Аль хэдийн ашиглагдаад эхэлсэн гэсэн. За ерөнхийдөө бол яг энэ чиг хандлагыг харсны үндсэн дээр манай хүмүүлийн ухааны сургууль бол бас 2022 оноос Google Translate-ийн одоо цэг даслалыг зөв таньдаг ийм хувилбар буюу одоо нейрон сүлжээ суурилсан машины орчуулга дээр статик суурилсан машины орчуулгын одоо дөрмийн багцыг нэмж хибрид модель маягаар ингэж шийдвэрлсэн. Ийм орчуулгын загвараа бол гаргаад хэрэглэн дотооддоо зөвхөн ашиглах байдлаар хичээлүүд дээр болон эдэмсэн судлаач багш нарын ашиглах боломжтой ингэж гаргасан. Харин 2024 онд бол бид нэр UHAI буюу одоо яг нөгөө таны хэлээдсэн нөгөө prompt engineering юм уу эсвэл одоо судалгаанд одоо тэр багшгүй сургалт руу чиглэсэн. Гэхдээ бол бид нэр багшийг 100% орлоё гэж хараахан шийдэг байгаа. Ер нь бол бидний гол зорилго бол манай сургууль өөрөө Canvas том систем ашиглаж байгаа. Давуу талаа ашиглаад дээр нь дахиад яг оюутан маань гэртээ байхдаа ч гэсэн багш нь хажууд нь байх. Одоо ассистент профессор гэж хэлэх юм уу да.
Canvas систем дээр нэг одоо prompt engineering шиг ийм асуултанд хариулдаг AI ажиллаж байгаа гэсэн үг. За ингээд яг хуу тухайн хичээлийнхаа дагуу хүссэн асуултаа асуугаад хариултаа авах боломжтой болгосон байна. За юу нь бол энэ мэтэр бол яг таны хэлээд байгаа тэр ирээдүйн шиг хандлага бол угаасаа болох нь тодорхой. Тэрнээс бол зүхтах аргагүй. Ерөнхийдөө Gartner Group ч гэсэн бол топ трендүүдэд зарласан байгаа. За яг манай сургууль зарлахаас өмнө ашгүй тэр топ тренд рүү хандсан зүйлийг аль хэдийн хийгээд эхэлсэн байсан бас бидний хувьд давуу тал болсон байна. За энэ дээр нэг сонирхолтой нэг зүйл та дуртаад байгаа нөгөө UHAI гэдэг байгаа шүү дээ. Би бас энийг танаас нэг дээр нэг хальт сонсч байсан нөгөө хэдэн сарын өмнө та танилцуулчихсан да. Тэгээд энийг би бас танаас нэлээд лавшуулж асууж бодож байсан. Энэ UHAI буюу хүмүүлийн ухааны сургуулиас хийж байгаа хэмэл оюун ухааны загвар та нэг юм language modelтэй гэдэг нэг ярьжсэн те. Яг энэ яг ямар AI юм болоо? Энэ ер нь цаашдаа яг яаж хөгжих бол? Тэгээд түрүү таны хэлсэн оюутанд ингээд туслаад багшд туслах замаар ингээд явах уу? Эсвэл бүр энэс илүү том потенциал ард нь байгаа юу? Энэ ер нь яг бид нар яг энийг юу гэж харах хэрэгтэй байна? Яг хоо мэдээж хэрэг альва одоо IT-ийн төсөл прожектууд эсвэл програмжийн төсөл прожектууд яаж авд юм бэ гэхээр тухайн нэг сектор хэсэг дээр эхлээд туршилт хийх хэрэгтэй байхгүй. Ер нь бол төсөлчөө өөрөө эхлээд шаардлага мэдээлэлүүдэд цуглуулаад шаардлага гаргаад шаардлагын шинжилгээ хийгээд тэгээ дизайн, коучлал, загварчлал, тестчлэл, тэгээ имплементашн ч гэдэг юм. Ингээд өөрийн гэсэн үе шатуудтай байхгүй. Тэр үе шатуудыг эхлээд туршихын тулд хамгийн бага зардлаар хамгийн өндөр ашигтай ийм туршилтыг бид нэр хийж үр дүнгээ авч үнэлэх хэрэгтэй байдаг. Тэгж утгаараа бол дотоод эхлээд туршаад үр дүн үнэхээр хангалттай байвал тэрэн дээр ахаа дараагийн хөрөнгө оруулалтыг хийж одоо серверээ өргөтгөөд за language моделийнхаа датаг ахаа өргөтгөөд нэмээд ингээд явах бүрэн боломжтой гэсэн. Ер нь бол бидний одоо ойрын ирээдүйн зорилго бол мэдээж хэрэг UHI систем маань одоохондоо бол яаж явах вэ? Summarization хийж болж байна. Орчуулгыг мэдээж болно. Бид нар өөрсдийн гэсэн орчуулгын системтэй учраас гадны ямар нэг юм их сурвалжаас хамааралгүйгээр орчуулчихна гэсэн. Ер нь энэ химэл оюун чи өөрөө хүмүүлийн ухааны сургуулийн сервер байгаа учраас дотооддоо бол ямар нэгэн гадаа сүлжээг байсан ч ажиллах ийм модель гэсэн давуу тал нь. Тэгээ бид нэр яг summarization хийхээс гадна орчуулга за тэгээд төслийн санаа бас гаргаж болно. Оюутны хүссэн асуултанд нь хариулж болно. Гэх мэтэр бол маш олон давуу талууд бол орж байгаа. За тэгвэл хариулахдаа бас давуу тал нь яг үхээр тухайн зааж байгаа хичээлийн одоо багш маань бол биднэрт тухайн хичээлийнхаа контентийг бэлдэж өгж байгаа учраас тэндээс нэг химэл оюун шууд өөрөө нэмж knowledge base expansion хийж байгаа гэсэн. Мэдлийн сангаа өргөдөх боломжтой. Энэ манай одоо моделийн хамгийн гол давуу тал байхгүй. Тэгснээр бол мэдлийн сангаа өргөтгөл байх юм бол дурын нэг хичээл, дурын шинжлэх ухааныг авчирал бид мэдээллээр ингээд сургахад тэр дотроос нь маш зөв, үнний хувь маш өндөр accuracy-тэй ийм хариултыг өгөөд явах боломжтой гэсэн. За яг ойрын ирээдүйн төлөвлөгөө бол яг бид нарт ихтэй нэлээд олон одоо knowledge base, нэлээд олон багш нарын оролцоо бол мэдээж хэрэг шаардна. Таны хэлснээр өргөдөхийн тулд тийм ээ. Дата хэрэгтэй гэсэн үг тий. Гэтэ дата ч юм бол яг дэлхийн нийт дээр байгаа бүх big data гэж ярих юм бол тийм үү маш өндөр хэмжээний дата байна шүү дээ. Тэрнээс бол нэг тодорхой хэмжээг бүгдийг авчрангуудаа яг бүгдийн мэдлэг мэдээлэл болгоод tokenization хийгээд харахад бол яг 15 триллион токен дотор тогтож байна гэсэн үг тийм. За тэгээд тэргээр бол бид нар мэдээлэл ингэ сургаад явчихж байгаа гэсэн. Галзуу. Ерөнхийдөө ийм байдлаар хүчилтүүд хийж байгаа. За гэхдээ бид нар бол цаашлаад бол уул нь ийм байгаа. Нөгөө одоо багшгүй сургалт гэдэг чинь өөрөө яаж явах вэ гэхээр олон улсууд одоо робот ингээд шууд бэлдээд хийж байгаа юм байна. Бидний хувьд бол эхний ээлжинд одоо энэ загвартайгаа уялдуулаад токен хийд буюу одоо яг одоо бид хоёр ингээд ярьж байхдаа тодорхой хэмжээнд нэг мимик өгөөд харц арцаараа ингээд ойлголцоод ингэж жестертэй ингэж ярьж байгаа шүү дээ. Тэгэхгүй ганцхан prompt engineering явахаар ч нөгөө текстээс текст явчихаар ямар нэгэн тийм интерактив юм байхгүй болоод ойлгож хүлээж авах жоохон төвөгтэй болж байгаа. Тийм учраас бид нэр одоохондоо assistant professor-ийн орлох хэмжээнд явж гин гэсэн. Цаашлаад бүр одоо багшгүй сургалт руу орж эхлэх юм бол мэдээж хэрэг яг тэр багшийн дуу хоолойгоор яг тэр багшийн ярианы өнгө маягаар тэгээд гол нь тэр толгой токен хийд гэдэг манай одоо Harvard MIT дээр бас ийм төрлийн судалгаа 1 жил гаруй 2 жилийн өмнөөс л хийдэд эхэлсэн байна л да. Тэгэхээр бол яг ингээд багш нь яг бодитоор ярьж байгаа юм шиг ийм
бодит сэтгэл хөдлөл, нүүр хувирал те энэ төр юу гэдэг юм бүх юм харуулсан юм гоё хичээлийг ярьж явах, харилцах ийм хэмжээнд очих хэвээр. За тэр ч байтугай дараагийн төвшөндөө бол одоо юу гэдэг тохионы хэлээр бас ярих тий иймэрхүү одоо даваа талууд бол бас шингээх боломжтой. Гэхдээ бид нар бол энэ хоёр бол одоохондоо бид нар яг бүрэн орж амжаагүй зөвхөн төвшлтэй явж байгаа. Дээр нь бол манай систем дээр яг та одоо юу гэдэг зөвхөн текстээр биш дуу хоолойгоор шууд ярангууд тэрий чинь таниад тэгээд яг хариултаа бэлдээ буцаагаад спич болгоод ингээ хариулж байгаа монгол англиэр ийм одоо шийдэл бол аль хэдийн хийгдсэн байгаа. За энийхээ accuracy-г өсгөх accuracy гэдэг маань одоо үнийн хувь буюу одоо наривчлал байхгүй. Тэгэхээр нөгөө наривчлал чинь 95-аас 100 байх юм бол нэлээд сайн болох гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ наривчлалыг нэлээд сайн болгож хийж ерөөхдөө зөв ажилдаг, зөв сэтгэдэг, хүн шиг ажилдаг, хүн шиг сэтгэдэг гэсэн. Одоо би сая ингэж төсөөлт ингэж бодож байна л та. Бид нар нөгөө нэг онлайн уулзалт хийдэг шүү дээ Google Meet-ээр. Тэгээд яг тэр шиг юм байна те. Одоо гэхдээ би байхгүй ганцаараа. Гэхдээ миний дүрс ингэж байгаад идэг. Миний хоолоогоор ярина гэсэн үг. Тэгээ ер нь бол тэгнэ гэсэн. Нөгөө хүн асуулт асуунгууд бас хариулдаг. Тэг хариулчихна гэсэн. Айхтар. Гэтэ одоохондоо бол манайха тэр тоолкын хийдэж арайханда яг туршлагын хэлбэрээр яг apply хийгээгүй, implementation хийгээгүй байгаа. Одоохондоо бол ерөөсөө тоолкын хийдэл байхгүй болохоос яг таны асуултанд шууд ингээд битээр ярьж байгаа юм шиг одоо ингээд хариулж байгаа гэсэн үг шүү дээ. Галзуу. За нэг асуулт асуугаад ер нь өндөрлөө. Би ингээд нөгөө Монголд AI хөгжүүлэхэд хамгийн боломжтой асуудал юу юм бол гэж бодохоор хэл юм шиг байна. Монгол хэл. Тий. Нөгөө одоо бүтээж байгаа AI маань хүн ингээ монголоор асуулт асуунгууд ойлгоод тэгээ яг гоё монголоор гоё хариулдаг байх. Энэ их том асуудал болоо гэж ойлгоод. Тэгээд яг үнэхээр хэл асуудал мөн үү? Тэгээ бид нар энийг засахад хүмүүс яг энд яаж оролцож болох вэ? Тий. Яг зөв. Наа чи маш чухал асуулт. Ерөнхийдөө бол яалтчгүй хэлвэл маш чухал. Гэхдээ дэлхийн нийтийн бүх хэл бол ерөнхийдөө ойролцоо хэв шинжтэй байхгүй. Ерөөсөө 6хан хэв шинж хуваагдж байгаа шүү дээ. Нөгөө өгүүлбэртгүүн хаанаа орсон байна гэдгээс хамаарат. Яг хуу бичигдэх харагдах тэр одоо хэлбэр тэмдэгт нь бол өөрөө угаасаа хэл чи өөрөө тэмдгийн тогтолцоо шиг бас ойлгож болно хэлийг бол. Тэгэхээр яг хуу цааталт нь бол химэл оюун зөвхөн тэр хэлээр ажиллана гэхэд тийм одоо хэцүү юм уу бол бас үгүй. Яг тэгвэл яг үндсэндээ бол химэл оюун ажилт юм ихээр нөгөө түрүүний ярьсан оролтын давхраг, боловсруулах давхраг гаралтын 3 юм байгаа шүү дээ. Тэр оролтын давхраг чинь үний эрэхтэй би яг монголоор бичээд ингээ оруулж байгаа ч гэсэн оролтын давхраг дээр бид нар яад юм ихээр нөгөө word to vector модель авангуудаа word to vector гэдэг чинь нэг үгийг бид нар feature гэж хараад тэр feature-уудыг feature extraction хийнгүүтээ бүгдийг bag of word-оор шийдэх үү эсвэл TF IDF-ээр задлах уу гэд бүгдийг vectorization хийгээд дараа нь яг хөө тэрийг SIBOR руу шийдэж болно. SIBOR руу аваад ирэх юм бол continuous bag of word болоод хувирчна. Эсвэл бүр continuous matrix руу авчиж байгаа байхгүй. Тэгэхээр юм чинь үндсний эрэхтэй бол нэг үг орж ирээд боловсруулагдана гэдэг чинь яг үний эрэхтэй бол юу болж байгаа гэхээр тоон дээр бид нар ажиллаад байгаа байхгүй. Тэгэхээр ямар ч хэлний үг байсан тэрүүл өөрөө нэг дахин автахгүй фичер болоод тэгэл нэг тэд индексээ аваад нэг тоо болно гэсэн. Тэгээд тэр тоонууд дээр бид нар одоо юу гэдгийг одоо сайн байна уу гэдэг бол гэхэд сайн нь 1 гэдэг код дээр монгол үг, байна нь одоо юу гэдэг 23, уу нь өөр нэг юм ч юм уу тий. Ингээ байж л ихэд тэр тоонуудыг оруулаад ирэнгүүт hello болгохлоо гэж бодоход англи дээр энэ чи hello ч бас яг бас нэг 35 гэдэг нэг индекс дээр байж байгаа гэсэн. Тэнгүүт энийг word to vector хийчихэнгүүт энэ чинь нэг тоо болчихж байгаа. Тэр тоо чи өөрөө матрис байгаа шалтгаан цаана өөрийн гэсэн weightтэй байхгүй, жинтэй гэсэн. Тэгээд жинлээд тэр жин өөрөөр хэлбэл нөгөө магталч явж байгаа. Тэгээд тэр хамгийн өндөр магталтай үйлдвэр рүү авчирч ингэж тоо гарна гэсэн үг ахаад. Тоог нь гаргachингууд энэ hidden layer чинь тоо гаргаад ирлээ. Тоон дээр тоо боловсруулад хариулт нь тоо гараад ирсэн тийм үү. Тэнгүүт одоо яад юм гэхээр энэ тоог декодер модель буюу тэр гаралтын layer дээр декодер хийж байгаа байхгүй. Декодер хийчихэр чи яах вэ гэхээр ID to word модель ажиллаад энийг одоо юу болгочих нь үг болгоод харуулчих байгаа гэсэн. Тэгэхээр цааталтаа бол химэл оюун чинь нөгөө нейрон сүлжээн суурилсан боловсруулалт химэл оюун ажиллаж байгаа. Тэрний цаана бол бейсийн дүрм гэж нөхцөлт магадлал явж байгаа гэсэн үг байхгүй. Өөрөөр хэлбэл магадлалыг чинь бид нэр дотор нь prior магадлал, posterior магадлалыг ангилж байгаа шүү дээ. Тэгэхээр prior магадлал үнэн байх юм бол posterior магадлал үнэн байх боломжтой. Өөрөөр хэлэх юм бол нөхөр тодыг ч юм уу те энэ бол маш гоё ярьдаг олон улсын харилцааны мэдлэгтэй энэ ингээд
хөтлөгч юм тэргээ ингээд ерөнхий шинжүүд ороод ирэх юм бол энэ ямар хүн бэ гэдгийг гаргаад ирж болох байхгүй. Энийг чинь ерөнхийдөө бол бейсийн дүрмээр тодорхойлж болдог гэсэн. Яг энэтэй адилхан одоо хэлний орчуулга байлаа гэхэд л яг эхний үгэн зөв байхад дараагийн үгэн зөв байх магадлал. Тэгээ энэ хоёр зөв байхад дараагийн үг зөв байх магадлал явж байгаа гэсэн. Тэгэхээр та нар энэний жишээг бол ерөөсөө юунаасаа харж болно шүү дээ. Одоо аль хэдийн бидний утас компьютер дээр автомат гүйцэлтэй явж байгаа шүү дээ. Мессежээ бичлэгэнгүүт таны бичдэг өгүүлбэрээс суралцсан загвар цаана жижиг процесс ажиллаад явах сайн гээл дарангуут байна гэ автоматар шууд голтчин гарч ирээ дараа шууд мессеж бичих боломжтой болсон. Яг энэ шиг л тоон дээр боловсруулалт хийгээд эцсийн үр дүн Word болоод гарч байгаа гэсэн ийм учиртай. Тэгэхээр нөгөө нэг юу бидний оролцоо AI хөгжүүлэхэд юу хийж болох юм бэ? Хамгийн гол оролцоо бол ерөөсөө л тэр датаг бэлдэх байхгүй. Тэгээд датаг гэхдээ дата чинь өөрөө маш олон төрөлтэй. Түрүү хэлсэнчлэн одоо дэлхийн нийтийн дата бол big data бол маш их байна тийм үү. Гэхдээ тэр дотроос хүнд хэрэгтэй дата гэж ялгаад тэмдэглэх шаардлагатай гэсэн. Өөрөөр хэлбэл unstructured data байж болно, structured data байж болно. Эсвэл бүр ингээд хэрэггүй ч байж болно тийм үү. Магадгүй яагаад хэрэггүй гэж аах гэхээр ерөнхийдөө бол бүх датаг цуглуулаад бэлдсэний хатаараа бид нар яа гэм гэхээр тэндээс одоо stop word remove гэж алхам хийдэг байхгүй. Нэгсэндээ бол тэр өгүүлбэрийн утга санааг өөрчлөхгүй тэнд тодорхой өөрийн гэсэн одоо утгын илэрхийлэмжгүй зарим нэг одоо артиклууд ч юм уу те ийм юмнуудыг ингээ remove хийж болно гэсэн. Монгол өгүүлбэрүүд бол тэр сул өгүүлбэрийг ч юм уу те ингээд remove хийж болдог гэсэн. Тэгж бид нэр tokenization хийх ингээд датагаа ингэж зөв гаргаж авдаг. Дараа нь бид нэр annotation юм уу label хийж ингээд нэг бүрчлэн тэмдэглэдэг гэсэн. За энийг бол тэмдэглэгийг бол одоо зүгээр хэлэн дээр авч үзэх юм бол post tagger гэдэг юмар бид нар юу гэдэг part of speech tag нь хийж болдог байхгүй. Одоо бид тэр ингээ ярьж илаа гэхэд л яг үг болгон дээр энэ бол өгүүлбэрхүүн юм тусагдхан байц гişүүн юм ингээ тэмдэглэж гэсэн. Тэгээд дээрээс нь тэр одоо үг доторч яана одоо яг системийг ялгаж болно. Эсвэл lemma-г нь ялгаж болно ч гэдэг юм уу те. Ингээд нэг бүрчлэн тэмдэглээд маш олон нарийн үйл ажиллагаа хийсний дараа эцсийн үр дүндээ бол энэ labeled structured data дээр ахаад яг label хийсэн annotace хийсэн ийм маш зөв асуулт хариултууд бий болно гэсэн үг. Нэгсэнд бол энэ бол одоо сонсоход бол ерөөсөн маш нүсэр урт процесс шиг сонсогдож байна. За тэгээ яг бас дээрэс нь энэний суур нөгөө өмнөх асуулттай холбоотой бас нэг юм хэлэхэд бол манай муус шүтээс хүмүүлэг гэдэр бол яг энэ чиглэлээр бас нэлээд судлаач нь ажиллаж байна. Яг монгол хэлээ сайн судлаад одоо яг монгол хэлийг яг дэлхийн одоо нөөцтэй хэлнүүдийн адил түвшнийг судлах маш чухал байгаа байхгүй. За энийг бол одоо муусийн томоохон одоо багш нар маань хийж байна. Шүтээсийн багш нар ч хийж байна. Гэхдээ энэ бол хараахан дуусаагүй юм судалгааны сэдв байхгүй. Хийгээл байгаа. Ерөнхийдөө бол одоо Chomsky-ийн дүрм цаана бол явж байгаа л да. Юу гэдгийг MPVP юу эсвэл одоо MPLP юу те. Нөгөө залгамал хэл байх уу эсвэл нуурхай хэл байх уу гэдгээс хамаараа тэр чинь ахаад онолууд нь өөр болоо явчихна гэсэн. Тэгээ яг хуу тэр MP-гээ зөв таниад, VP-гээ зөв таниад за тэгээд яг хуу MPL-гээ зөв таних ийм асуудлуудыг бүр одоо юу гэдэг хэлний хувьд хэл болгон дээр бол энэ tree bank гэж юм үүсдэг байхгүй бүр. Одоо энэ sentence гэдэг нэг S үсэг байлаа гэхэд задраад яг хуу MP, VP задарна. Ахаад MP нахаад өөр задарна, VP нахаад задарна ч гэдэг юм уу те. Ингээд задлсан бүрэн хэмжээний юм боловсруулагдсан юм tree bank-уудыг үүсгэх хэрэгтэй бид нар. Энийг бол яг хуу дэлхий дээр бол бид нар dependency tree universal dependencies гэдэг юм байгууллага байна. За эдний дээр бол одоохондоо монгол хэл бол бас хараахан орж амжаагүй байгаа. За яг хүмүүлгийн ухааны сургууль дотооддоо нэг ашиглаж байгаа хоёр хэмэл оюун дээр ашиглахын тулд дотооддоо нэг багахан хэмжээний юм tree bank-ыг үүсгэж ингэж ашиглаж байгаа. Тэгэхээр бол одоо монгол хэлээр ажилладаг монгол хэлний ийм хэмэл оюуныг бүрэн хөгжүүлэхийн тулд эдгээрийг маш сайн хөгжүүлж магадгүй open source байдлаар одоо сургууль дээр зөвхөн ийм хаалттай ийм дата, хаалттай ийм annotation хийсэн ийм корпусууд байхаас илүүтэй Монгол улсын хэмжээнд нэгдсэн ийм нэг хөмрөг гэж зүйл. Ерөнхийдөө бол корпус буюу энэ хөмрөгч нь өөрөө тухайн хэлний хамгийн гол одоо энэ тооцоолохын шинжилт оруулах хэрэгтэй хамгийн гол хувь нэмэр байхгүй. За энэ хувь нэг хэлний ийм хөмрөгөө үүсгэсний дараа ахаад яг зэрэгцээ хөмрөг гэж юм үүсгэх хэрэгтэй. Тэр нь бол одоо гэдэг Монголыг англи руу орчуулсан орчуулгууд ч юм уу те маш зөв орчуулсан юм. Тэгээд Moses форматаар энийг яг харгалзсан
зөв онолттой мөрөөр ингээд зөв оноосоо ингээд орчуулсан орчуулгууд ийм одоо хөмөргүүдийг бий болгох хэрэгтэй байхгүй. Ингэж байж бол одоо яг химэл ойныг маш зөв сургах, хөгжүүлэх ийм боломж бүрдэнэ. Тэгэхээр бол дундын Монгол улсын хэмжээнд одоо эрдэмтэд судлаачид ингэж хамтарч өөрсдийн гэсэн хөмөргүүдийг бий болгох ийм шаардлагууд зайлшгүй байгаа гэж харж байгаа. Тийм байна. Ер нь энэ бас нөгөө улсын хэмжээнд хийхгүй бол хэцүү асуудал. За энэ бол үнэхээр гайхалтай. Яриа боллоо. Манай цаг бас дуусч байна. За тэгээ ямар ч байсан Бат Эрдэнэ багш та оролцож байгаад маш их баярлалаа. Багшийн цаашдын эрдэмийн ажил өсөд өндрөөс өндөр амжилт хүсье. Би барыг энэний парт 2-ыг хийсэнд барыг дээр юм шиг санагдаад явчихлаа шүү. За тэгээ ямар ч байсан багштай цаг зав гаргаж бидэртэй одоо хамт оролцож манай сонсын суралцсан подкастын маань 3 дахь дугаарын хүнд зочин болсон танд маш их баярлалаа. Тэгээд таны ажилд өндөр амжилт хүсье. За баярлалаа. За тэгээ үзэгчдтэй мөн адил манай нэвтрүүлгийг үзэж бид нартай энэ хугацаанд маш олон зүйлийг бас надтай хамт бас суралцсан болов уу гэж найдаж байна. За тэгээд хэрэв үзэж та бүхэн биднээс асуухыг хүссэн зүйл магадгүй дараагийн удаадаа бас ийм сэдвээр оролцох хүссэн зүйл байвал комент бичээрэй. За тэгээд дараагийн дугаараар иргэн уулзлаа. Баяртай.